За сайн байцгаана уу? Яа, өмнөх цуглаа эхлүүлэхдээ юу болоод өнгөрөв гэмээр л байла. Гэхдээ би бол ерөөсөө айхгүй байгаа. Та нар мэдж байгаа 11 сарын дундуур байсан. Тэгээд бид нар нэг юм цөмлөх гээд байна. Энэ цөмлөлтийг ингэ чинь яг амархан гэж бид нэгтэй гэж яг туулцсан ингээл амар туршлагатай болцсон хүн яриад байгаа юм биш. Би өөрөө ч дунд нь явж байгаа. Харин надад илчлэгдэж, надад харагдаж ойлгогдсон юм нь юу гэвэл бурхан үнэхээр өөрөө авч явж байгаад би үнэхээр талархаж байна. Би яагаад энэ талархлыг ингээд заавал энд ингээд хилээд байгаа юм бэ гэхээр түүнд талархах маш олон шалтгаан байдаг. Тийм ээ. Гэхдээ бид нар яг ингээд бүр яг зүрхнийхээ голоос сүмээрээ бид нар бүр яг нэг талархлыг бүр ингэж өрөх ёстой байна гэж бодогдсон. Яагаад тэгэхээр биднэрт урам хугарах, унах, эсвэл ингээд эргэлзэх маш олон өдрүүд байдаг. Нэрэл тэр Сингапурын пастор ярьж байгаа сонсохоор бүр амар бүр яг бидний бүр тэ асуудалтай голыг бүр яг гогдоод хэлж байгаа юм шиг боловч нөгөө талд нь бурхан биднийг энэ дундуур туулуулад аваа гарч байгаа юм байна. Энэ цөлийн тэр том юг даван туулахад маань айгүй их хэрэгтэй бүр ийм том ажиллагаа юм байна гэж би бүр харж авч байгаа. Тийм учраас би та нарт талархлыг өргөмөр байна. Бурхан үнэхээр бас талархлыг өргөмөр байна. Яагаад гэхээр тэр бол биднэртэй бүх юм бүрд маань биднэртэй хамт байдаг. Ямар гоё юм бэ? Вау. Би бүр энэ цанхуу мөнгө зүг ярихаас илүү зүгээр ерөөсөө л талархмаар санагдсан. Яагаад гэхээр тэр биднийг ингээд тэр өнгөрсөн өдрүүдэд маань тэр орхиогүй байхгүй. Өнөөдөр энэ тоог харсан ч гэсэн бид нар бүр хангалттай сайн байгаа. Тэгтээ бас цаана асуудал байгаа гэдгийг бид хүлээн шүрх хэрэгтэй. Гэхдээ энэ хувь хүний бүрийг чи буруу зөө чи гэсэн гэхгүй шүү. Харин бид нар хамтдаа юмыг хараад хамтдаа нэг зориг зүг рүү хараад хамтдаа нэг хүчээр тэр залбирахад юу болдог вэ? Ерөнхийдөө хаана яалаа. Бид нар энийг бас бодох ёстой болчиход байгаа. Яагаад гэвэл бид нар нэг хамтдаа хүчтэй байх, сүмийн өөрийнх нь нэг тэр мөн чанар бидний нэг юм байна штэ. Бид нар ямар нэгээрээ цугладаг сүм гэж биш. Бид нар хамтдаа цугладаг. 100 200 хэдэн хүн ч биднийг онлайнаар сонсож байгаа юм. Бид нар тэгэхээр нэг зүг рүү хараад нэг зүг рүү залбирахад энэ юу болох вэ? Би энийг бүр хамтдаа уриалмаар. Та бүхэн ч гэсэн залбирлынхаа сэдвүүт энэ зүйлсийг оруулаарай. Тэр үргэлж зааж сургадаг. Йоо ямар гоё вэ те. Бурхан минь. Ариун сүнс бид зааж сургадаггүй байсан бол бид нар ямар бүр мэдгүй бид нар энд байж чадахгүй хаа. Ер нь зааж сургах тэр процессыг бид нар бүр тэрж аммаар. Энэ зааж сургадгийн төлөө бас талархмаар. Ариун сүнс бас биднэрт маш уян хатан байдаг те. Уян хатан бүр ямар уян хатан бэ гэмээр бүр ингээд зоригжуулах үедээ зоригжуулаад бүр эргэлзэх үед бүр тодорхой болгоод бүр өстой яах вэ гэл ингэмээр нэг хүний төлөө ингээд үнэхээр шаналал залбирч чадахгүй байхад бүр яг гөлхүүр үгийг хүртэл хэлээл бүр тэр хүнийг уучлах зориг зүрхийн нэгүслээрээ бүр дүүргээ хийчих байгаа байхгүй. Тэр хүнийг хараад би хайрлахаас өөр арга болж байгаа байхгүй. Ямар ч гарч байгаа байхгүй. Тэр тийм уяатай ажилтдаг. Тэр мэрэгэн ухаан мэдлэг тэр хайр нь бидний зүрхэнд оюун бодол бүр зооцсон байгаа. Бидний даалд ухамсарт аль хэдийн бичсэн. Одоо бид нар тэрийг гаргаж ирэх, ажиллах, ярих, тунхлах чинзөө ойлж исэн, ээгийг чилжсэн. Бид нар энд гараад ирс тунхлаад ярих ёстой байна, залбирах ёстой байна гэдэг чинь яг энд бидний бүр ингээд зүгээр байхгүй байгаа. Бид нар одоо ингээд зүгээр суугаад залбирах гэхээр нэг ээгийг ийснээр нэрийг хүнийхээ залбирлууд явах байсан байна. Хөрөөс явах байсан. Тийм учраас ариун сүнс биднийг сургаад байна. Одоо та нар дараагийн төвшөнд гарч залбираа гэнэ. Тийм учраас бид нар одоо үнэхээр баярлж байна. Би бол үнэхээр талархал дүүрэн энд гарч ирсэн байгаа. Итгэл найдвараа бид нар заримдаа мартах өдрүүд байдаг. Бүр нэр юу үлээ гэдэг энэ нөхцөл байдал өдөр тутмынхаа дэлхийн ажил амьдрал дотор хутгалцсан гүйж явахад нэг мэдгэд юу үлээ би чинь миний итгэл найдвар хаана байна гэмээр өдрүүд байдаг. Тэр үед сануулдаг ямар гоё юм бэ? Ариун сүнс сануулдаг байхгүй. Тийм ээ. Зөндөө өдрүүд байдаг. Та нар ингээд нэр эргээ сануул хүний хэрэг шийдвэр гаргацсан. Хүн юурээс итгэл найдвар бурхан дээр тавиагүй гаргацсан шийдвэр зөндөө байдаг. Хүнд тийм байдаг. Тэр үед ариун сүнс сануулдаг. Тэр үед ялтгүй ямар гоё юм бэ те.
ялдаг байсан бол би юм төр хүн үлдэхгүй хаа. Бид нар даанч тэр бид нар буруутгал ялт тэр бид нар авдгүй мөртлөө бүр мартцсан явждаг. Тэрийгэж мартцсан. Уршааг үгэл явждаг. Ялангуяа Матай 6:23 дээр хэлдэг, 24 дээр хэлдэг. Нэг эзэн зэрэг үлдчих чадахгүй гэдээ ишлэдэг шүү дээ. Яг нөгөө талын багэд үйлчлэлцэн гүйж явах үед маа сануулдаг баг. Дан хийгээл орол юу лээ гэл ихэд бурханд үйлчлэхгүй шин. Нөгөө талд нь үйлчлэлцэн гүйж идэг те. Яг энэ үед үнэхээр сануулдагт үнэхээр бурхан баярлалаа. Биднийг үнэхээр энэ зам дээр хаанчлан зам дээр алхаад итгэл зориг, урам зоригтойгоор урагшлахад маань үнэхээр ариун сүнс бидэнд ингэж зааварчилгаа өгдөггүй байсан бол аимшигтай тий бодхоос амар. Дандаа тэр бидэнд бурууг юм дандаа зүгээр эргүүлдэг тий гайхалтай тий. Би бүр сүулт нь ингээд зүгээр эргүүлсэн юмнуудыг ингээд сүулт нь харахаар бүр дуу алдмаар байдаг хөөхгүй бүр нэр идэгч ямар гоё эргүүлчихвэ энийг маань бүр энэ бүр үнэхээр талархахгүй байхын аргагүй сэдв бүр үнэхээр амар. Тэгтээ бид нар тэр буруу шийдвэрийг гаргаалах байхгүй юу? Хамгийн аимшигтай бид нар тэрийг дахиад гаргаал гэдэг те. Тэгээ би сүүлдээ бүр ингээд бүр тэр буруу шийдвэрийг гаргачаад сургамж авч штэ чи. Дараагийн удаа яг ингээд бол бүр шийдвэр гаргахаас айж байгаа чи те. Тэр нэг бурхны тэр имэйлт бурхны ингээд тэгдэг миний хөө буруу шийдвэр гаргасан чи би чамайг тэрвэрэн штэ гэдэг тэр нэг хайр нь бүр аимшигтай бодог байхгүй бүр тэр хайр нь ингээд ямар тэ дуулуургүй дураараа хөөхтөд вэ бид нэр гимээр бүр стаймер тэ. Гэхдээ тэр гоё. Тэр хайр нь өөрөө үнэхээр эдгээг чөлөөлөх тэр бүх нэгүсэл байдаг учраас бидний тэр тэнэгрэл буруу тэ хандлага бүр юутай тэр хуу цэвэрлэгдэж байгаа байхгүй дараа нь. Тэгээ энэ бүхний дараа ингээ яваад гараад ирэхээр нэр гоё байна. Үнэхээр талархахгүй байхаа аргаалгаа. Би одоо тэгэл 25 оноор дууслаа 26 оноос нэр алаад өгнө гэхээсээ илүү зүгээр л талархах идэхгүй хэдүүлээ. Бүр яг ингэж л бодогч чинь. Үнэхээр дараа над нэг юм илчлэгцэн юм ойлгосон юм. Бид нар талархсны дараа яадаг юм болоо гэхээр энэ талархал ер нь ямар учиртай юм болоо гэж би бодсон чи талархсны дараа бид нар уршаа актив биш дээ. Амар сонио. Яг энэ сүнслэг энэ зарчим байдаг байсныг бид нар би бол хувьдаа олж авсан. Өө тийм биш дээ. Йоо бид нар бол баярлаа гэл хүнд зүгээр л баярлаа гэл хэлэх нэг энэ бол баг нэг юм харилцааны зүгээр нэг юм рефлекс болцсон тий. Баярлаа баярлаа талархлаа гэх нэмээд сүлдээ нөгөө Японч бүр талархлаа гэтрээд тий бүр бид нар бүр ингээд бүр яг үнцний нөгөө энэний цаадах юм ин батцсан байгаа байхгүй талархлаа гэдэг талархлын чинь цаадал амар чухал бид нар бүр ингээд төвшөө хагж байгаа мэдрэгдэг юм байна амар гоё та нар ч гэсэн энд надтай хамт байгаа гэж бодож байна. Өшөөний гоё юм нэр талархах нэг сэтэм нэрэл айх эргэлцэх үед маань зориг өгдөг тий. Мэдээж айдас байдаг үстэй хүндүүл байна ямар нэгэн байдлаар ядаж л зүгээр харахуд ганцаараа ингээд машинтаа ганцаархнаа явах чи бас л эвгүй мэдрэмж байдаг тий. Тэгэхдээ яг ингээд хатаа ингээд байцснаа би чи юунд явчлаа тийм нэг тэрэлчийн тийш явж байгаа нэлээ орой болцсон буцчихсан ганцаараа. Тэгээд яг ганцаараа ингээд явах бас сонир мэдрэмжтэй байгаа. Тэгэл яг тэрхүү хооронд тийш тий. Би юунаас айх юм бэ? Тэр зориг үнэхээр яг би хариу сүнслэг өгдөг байх гэж бодож байна. Тэгээс хүний муухар хар муухар зориг биш шүү. Энэ бүр цаанаасаа нэг дүүрээд ирдэг те. Ийм эргэлзээтэй маш олон зүйл өдрүүд байдаг. Тэгээ би энэ бүхэн дээр үнэхээр бурхан талархаж байна. Биднийг урагшаа алхах үнэхээр олон шалтгааны маань нэг энэ зориг өгдөг. Эргэлзэх үе зориг өгдөг шүү. Өшөө бүр бас талархахгүй байхаар аргагүй нэг сэдв. Бидний гэр бүл өрөвчтүүд бидэнд хамаатай гэж өгсөн хүн нэг бүрийн төлөө үнэхээр талархмаар байдаг. Үнэхээр талархал энэ бол үнэхээр хэрэгтэй. Яг тэгэхээр хүнийхээр үнэхээр хийж чадахгүй их юм байгаа. Хүлэн шүүрийн хэдүүлээ. Хүнийхээр бид нар угаасаа физик амжихчгүй, чадахчгүй, угаасаа хүн гэдэг утгаараа мэдээж хүүхдтэй хамгийн сайн сайхныг хүссэн. Тэгтэл хүрдэггүй шүү дээ. Бүх цаг үед мөн тэр бидний үр хүүхд гэр бүл хань ижил бидэнд хамаатай бүхэн дээр минь хамт байдаг ч үнэхээр талархаж байна. Мэдээж бас санхүүгээр үнэхээр хангадаг.
бүр нэрээ талархахгүй аргагүй саяны энэ тоонууд нэрээ биднийг нэрээ яаж буруутаж яаж өстө нэрээ буруу шийдвэр гаргаад эргүү өстө ямар мангарын бэ би өстө нэрээ гэмээр өдрүүдэд биднийг гэл ивэгээд ерөөцөл байж байгаа байхгүй гайхалтай биш ч юу бидний ямар буруу олон шийдвэрүүд дээр тэр хамт байсан гэж бодож байна. Тэр бүхнийг мань эргүүлсэн тэр олон тэнгэр элчүүдийн ажлуудыг та нар бодох хэрэгтэй одоо. Тэгээд би дараа нь энэ санхүү гэдэг нэрээ үнэхээр бидний ингээд хүн бүр энэ заавал нэг хүний эзлэг уулмууд биш шүү. Бүгд эзлэх ёстой уул. Яагаад гэвэл хүн бүр гэрүүлтэй хүн бүр санхүүтэй холбоотой. Яалтчгүй энэ дэлхий дээр та кармад чи мөнгө тэ байгаа л бол та энэ нийгэмд амьдарч байгаа бол та мөнгөтэй ямар нэгэн байдлаар холбогдно. Тийм учраас бид нар бүгд энийг сурах ёстой. Бид нар зөвхөн санхүүгээл ингэн готнаа ста нэрээ өргөхгүй л болохгүй гэдэг байсан бол одоо энэ өргөхөөс илүүтэй бид нар тэр орлогыг яаж олох хэвтэй. Орж ирсэн орлого яаж зөв зарцуулахаа бид нар мэддэг ухаантай байх хэвтэй. Дээрээс нь тэр орж ирсэн орлогыг яаж өсөж өргөжүүлж арвижуулахаа бас мэддэг байх хэвтэй. Энэ бүр айгүй бүр юм цогц том ойлголт шүү. Тийм учраас би та нарыг уриалж байна. Үнэхээр бурхан талархаж чинь бидний төдийгөөс өдөө хүртэл үнэхээр санхүүгээр тасалж байгаагүй. Бидний хоосон хонуулж байгаагүй үнэхээр талархаж байна. Одоо энэс цаашаа бид нар дараагийн төвшөнд рүү орох цаг болцоо. Одоо бид нар нэг нэгээрээ гүйж явах ш хамтдаа цөмлөх ажил байна. Энийг бид нар хүлээж авъя. Тунхлая. Дараагийнх нь юм би нэрээ одоо нэр за би жолооч хүмүүс гараа өргөтэй зөндөө байгаа тийм манайхаа. Заварг талаас илүү. Ямар олон одоо аваар гарах одоо нөхцөл байдлаас эргүүлж ирсэн бэ. Та нар мэддэг те. Ваа би бүр нэр бурхан минь нэрээ өстө. Яг энд нэг жижигхэн гэрчил би ярьчих. Би айгүй олон удаа ярьж исэн байгаа зарим хүмүүс. Бид чинь бурханд итгээгүйсэн. Бид нар найзуудаараа ийшээ Эрдэнэт ороод, булан ороод буцаж явжсан. Одоо багцаагаар энэ нэг юуны л дархан Эрдэнэт орийн л гол юм шиг байна. Тэгээд яг машинд яг үүр цайж явах үеэр явж исэн. Тэгээ би ингэ найзуудтайгаа яг ингээд 3-4 найзууд ингэ ээлжил машин барь явчихсан. Яг миний ээлж таарцсан. Яг үүр цайжсэн чинь бүр яг ингээд хажуу талд ингээд тарин талбай харагдаал. Оо ямар гоё тарин талбай гэдэг ингээд хүн чинь ийшээ нэг 1 секунд 2 секунд орчим ингээд анхаарал сарниж байгаа байхгүй. Хажуу чи хараа явж байгаа байхгүй. Тэгэхэд л ард ингээд унтчихсэн залуу хэд хой мөний гээл сэрэж байгаа байхгүй. Одоо тэр залуу сэрээд намайг дуудаж байгаа байхгүй. Гин цочоолыг харж эсрэгтлийн урсгалд орчих явж байгаа байхгүй. Аимшигтай. Тэгэл бүрстэ хитгэн одоо бараг дойлын хажуугаар ингээд чүггээл зөрөөл өгөрч байгаа байхгүй. Тэгэл бүр ингээд гар хуруу салгалаад тэр чинь бүр ямар ч машин барих юуг болчих бүр ингээд шок орж байгаа байхгүй. Тэгээд би бод тэр залуу мутчихсэн шүү дээ. Амар ууз. Тэр залуу сэрийгээд хөөй мөнийг л илүүлж байгаа байхгүй. Ариун сүнс би бол тэр тэнгэр илж ажилласан гэж бүр итгэдэг. Тэр залуу бүр унтчлах хэвчтэй уг нь бол чи хар үүрээр дичээстэй нэр шүнжин давхцсан хүмүүс. Энэ бол бүр би энэ бол нэг л жишээ. Энэ шиг бас хэд хэдэн жишээ байдаг. Тэгээд цаг байгаа болохоор ингээд яа. Тэгээ би энэ мэтчлэн тэгээ бидний ямар олон осол аваар гинтлээс бурхан биднийг хамгаалт юм бэ. Ваа би бүр яг энийг ойлгоод бидэрсний дараа бүр автомашин гэдэг бол тоглоом биш гэдгийг бүр үнэхээр бүр хүлээж авсан. Нэр ямар аймаар юм бэ. Хүний амьдрал ингээл дуусчих ч одоо бодолтой. 1-2 секундын дээр анхаарал сарнилт. Тэгэл тийм учраас үнэхээр бурхан талархмаар бидний үнэхээр талархах маш том зүйл. Энэ мэтлэл маш олон юм аюул ослоос биднийг хамгаалдаг. Тэгээ бас тэгээд одоо машинтай холбоотой зөндөө юм байгаа. Яагаад ч биднийг хизээч явуулдаггүй те. Гэл хөдөө мөдөө явангууд эвдрэхтэй хүртэл төв бараад чи эвдрээд байгаа шүү дээ. Би нэрээ. Бүр техник бол гэтээ сонин шүү дээ. Техник бол эвдрүүл тэгэл хөдөө хэр хаал бол 100 км-ийн цаан чи эвдэрч болно да. Бид нар мэдэхгүй шүү дээ. Яаж яг төв бараадаа л 10 км 5 км-ийн наан очиж эвдэрч байгаа байхгүй. Тэгээ бүр ийм жишээ бүр зөндөө байгаа байхгүй. Тэгэл бид нэр бодох нэрээ бидний төлөө бурхан ямар их химиг өгж хангаж бидний төлөө хамгаалж идэх юм бэ те. Түүн талархал алдар нь байх болтгой те. Аамен. Тэгээ түүний нүгүсэл үнэхээр дуусшгүй. Харамгүй бүр тэрний нэгүсэл нь ингээл бидний оюун сэтгэлгээгээр бид нар ингээл нэг харагдаж байгаа мэдгэж байгаа юмдаа нэгүсэл нь ингээд болчлоо гэж бодоод идэг.
биднэрт харагдахгүй цаана хичнээн их нэгүсэл ажиллаж байгааг бид нар бүр энэ нэгүслийн үнэхээр улмаас бид нар ер нь энд байгаад байгаа байхгүй уг нь. Энийг бид энэний төлөө үнэхээр талархмаар байна. Үнэхээр бурханд алдарн байх болтугай. Тэгээд тэр хайр дүүрэм тэр бэлхмаа биднэрт бас мэдрүүлдэгтэй. Бид нар бүр бэлхманд нь бүр согтохоор яаж балаардаг штэ. Харагдсан хүн болгон бүр хайрламар санагдаал те ингээл хажуугаар өнгөрч байгаа хүмүүс хүртэл нэх гой санагдаал ингээл уулцсан хүмүүс бүрт нэх гой хайр бэлгцэн ингээл смайл ингээл Бурхан биднийг нэр дүүргдэг те. Яа ингэдэг бол бид нар нэр ямар амар хэрүүлж амьдралаа дуусгаалаа яа. Амар тэгээ үнэхээр талархмаар байна. Энэ нэр биднийг дүүргдэг болохоор бид нар хин нэг хайрлахад ямар ч асуудал байхгүй те. Энэ үнэхээр талархал үнэхээр өргөмөр байна. Энэ дээр түүний тэр хайр байдаг учраас бид нар үнэхээр цэнэглэгддэг, хүчин сэлбэгддэг те. Амен. Йоо. Тэгээд бид нар заримдаа нэрэл үнэхээр сахлагууд муутай үнэ өглөө шөрий те. Үнэ л би дөрдөрөл яриа яг үнэхээр ингээл тууштай ингээл яг библи унших энэ төр үнэхээр бас суралцаал яваад байна. Гүрийгээл заримдаа ажилдаа мартчихнаа. Тэгэл ядчих та стандар Бурхан яриад идэг нөгөө үгийг унших завгүй байна гэхээр айгүй муухайгоос тэ уул тэгсэн ч гэсэн тэр нэгүслээ хангаалгаа байхгүй. Бүр тэр дуусахгүй те бидний яаж сахлаггүйдэж яаж маанагтад энэ талдаа ийшээ харж гүйж яхад тэрний хайр тэрний тэр уяа те тавихгүй гоох бидний үнэхээр нэгүс гайхалтай. Бурхан минь уучлаарай гэхдээ баярлалаа. Үний юм ч одоо үнээрээ л тийм үстэй. Тэгээд би өөрөө хүү байсан. Одоо айлын хүүхэд байсан. Дараа нь эцэг болж гарч ирсэн. Одоо аа болсон. Дараа нь аа болох бол нэг өөр. Харин аа байна гэдэг бол амар те. Энэнд бас сургаж байгаа. Үнэхээр нэрээ бидний дээр тавигдсан хоёр пастор маань сүнсний эцгүүд те биднэрт ингээ өгөгдсөн энэ эцэг байх загварыг бидэрт тавьсан ямар золтой вэ те. Хэрвээ энэ хүмүүс байхгүйс бид тэр эцэг байх суралцах аав байх тэрийг сурч чадаач гүйч юу мэдэхгүй те. Ядж яхад ингээ миний төрсөн авч айл 10 настад өнгөрцөн чи аав маав загвар хүч байхгүй байхгүй. Яаж аав байх хэвээр бүү мэд те. Тэг өнөөдрийг хүртэл ингээд биднийг авч явж хоёр пастортай сүсний эцгүүдтэй баярлаа гэд бас талархлаар гээ. Бурханд бас алдарн байг. Яа тэгвэл Бурхан биднийг ингээ хамт байхаар өнөөдрийг хүртэл тавьдсан байхгүй. Тэгээд хүү байх нэг амархан те хүү айлын хүүхд байх бол те амархан штэ те түрүүн нэг шиг ингээл ёётол ийшээгээ зөрж исэн ч гэсэн те хүү байхад бол дураараа дахиад байгаа байхгүй юу. Эцгийн гэр бүлийн эцгийн ээжийн хайр инэрл дотор те ингээл дотор нь ингээл дураараа тонгочол гүйж те харин аа болоод ирэхлээр тэг бүр ямар ч орон зай байхгүй болчихж байгаа байхгүй юу. Ёёт аргагүй болчихж байгаа үстэй. Хүүхд чи зэрэгцээд ид байхад та ёёт одоо те нөгөө төрөний хилдэг тийм боломжгүй болчихж байгаа. Тэгэл боддог байхгүй те манай мөнхөрт том хүү битэр би тэр хүүхд ингэ төлөвшгöd би бас аа бол төлөвшө зэрэгцээд явдаг байхгүй. Айгүй олон өдөр тийм юм тохиолж байгаа. Хүүхд бараг намайг засаад байгаа биш үү? Аа та ингэж тийштэй за тэгээ ёо тэгээ би бодгоо. Ёо аа байхыг ингэ сургадаг нэрээ бас нэгүсэлтэй бурхан юм аа нэ. Үнэхээр бурханд алдарн байгээ. Баярлалаа бурхан минь биднийг сургаж ядагт. Тэгээ тэр эцгийн зүрхс аа байх гэдэг чинь ерөөсөө тэр зүрхстгэлийн тэр эцгийн зүрхстгэлийн шаналлыг тээж явуулаад байгаа. Амар тэнэг тийм хүн тийм ачаач юм шиг мөртлөө бурхантай хамт байх тарин хөнгөө. Бурхангүй үед бол жигтэй там шүү. Хөөе. Та нар эцгийн шанал гэдэг чи ямар амар юм бэ ёо. Тэр загламаа дээр бидэрт ингээл загламаа тухайн ингээл ярьж яхад судаас том номлож байгаа бүр ингээл хальт ингээл амсаал гарсан чинь бүр ингээл өөрөө ирэхгүй ингээл хөл судраад ингээл тэр нэг тийм нэг шаналлыг мэдэрсэн чи ямар амар тийм юу байсан бэ. Тэгээд би дараа нь бурхан нэрээ тэр загламаа ажиллаас бидрийг нэрээ хүн бүрт нэг илчлээсэй гэж бодогдсон. Яа тэгвэл тэрийг шаналлыг ойлгохгүйгээр бид нар хизээж аа болохгүй юм бэл. Тэр хүүхэд яаж те дураараа дөргсөн бид нар тэрийг төвчээ тэрх нэгүсэл хайр гэдэг нэрээ эцэг гүндэл байдаг байгаа. Тийм учраас үнээр бурханд алдарн байгээ. Яа нэр амар.
дээр нь бас тэр эцгийн нөмөр нөөлөг гэж бас байгаа те. Бүр хүний нүдэнд харагддаггүй ямар ч алдар нэр байхгүй заа. Тэгтээ ихсэн ингээл ээж нарын ажил алдрууд айгүйх яригддаг те. Гэр бүл дотор ингээ харахаар ингээл ээж нарын яриа хийсэн ажил маш амар харагдан те нүдэндээ байгаад аав нарын баг харагдахгүй даа. Тэгээд би боддог байхгүй. Энэ ямар тэгшиг биш юм бэ гэх. Тэгсэн чи бурхан тайвшруулж байгаа байхгүй. Зүгээр нөхөө эцэггүй энийг бас туулах хэрэгтэй шүү гэж байгаа. Тэгээд би сүултээ одоо их нэртэйгээ алдар булаалтгаа болсон. За болоо шиг. За отгоо. За. Тэгээд дараа нь тайвширсан. За. Ийм сайн туслагч өгсөн баярлалаа. Бурхан нэгэл явж байгаа чинь сүултээ энийг үл туулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй болохгүй шүү дээ. Одоо ингээ эргээ харахаар аав ээж хоёр эхнэр нөхөр эрэм хоёрыг хэрэлдүүлээд байдаг юмнууд ингээд айгүйх явдаг шүү дээ. Эсвэл эрэхтэй тийм нэмэгтэй тэгдэг ингээл нийгэм тэгээ харсчаа. Яг их уг сурвалж чинь яг диавраас харалтай байгаа байхгүй юу тэр чинь эрэхтэй эмэгтэй тэгэл хооронд зодтолтуудаа л заа. Тийм юм айгүйх байдаг шүү дээ. Эрэхтэйчүүдэд хэдэн тэгж гин эмэгтэйчүүд ийм гэх. Сүүлдээ би энэ зодоо нэг ерөөс уншихаа байсан. Энэ ямар ч юм аахгүй. Тэгвэл тэр чинь уушаад автах гээд байгаа. Би чи яаж байгаа вэ лээ. Би хэдэн үедээ байгаа гэдэг. Тэгээ хооронд өрсөлдүүлэх гээд чинь ямар ч үр дүнгүй ажил байхгүй юу. Бурхан би тэрийг нийлүүлээ нэг хүн болгочиход ах чи яага өөр өөртөө өрсөлдөх гээд ямар хэрэг байгаа те. Бараг тэгээ тэрнээс болоод бараг л тэгээ ургуулж бодоод бараг л тооц удах гээд байгаа юм яах гээд байгаа тийм бараг л гих бичлэг ингээ юмнууд байна. Тийм учраас мөр бурханд алдар нэгээ. Бурхан нэрээ үнэхээр талархахгүй байхаа аргагүй нэгэн юм аа. Тийм учраас бидэнд өнөөдрийг хүртэлтэй онгорхоо дутууд маань нөхөж тэ сэтгэлгээ буруу байхад нь зөв болгож нэгүсэл тэр түүний хайр түүний тэр ариун сүнсний тэр гайхалтай уян хатан ажиллагаа бидрийг бүр үнэхээр төдийгөөс өдөө хүртэл аваа явцсан байгаа даа байхгүй. Бид нар энд үнэхээр талархмаар байна. Аамен. Мөнхийн бурхан эцэгт үнэхээр алдар өрг идэхөө залбирая бүгдээрээ. Тэгэхээр бүтэц айдар болгон бид нар үнэхээр юу ч болж магадгүй шүү. Монголчууд би урьж байна. Дараагийн бүтэц айдар бас манай өсвөрийнхнаас ярих болно. За сайн байцгаана уу? Ойрд гараг юм байна. За би гадагшаа өгөө. Штээсэн. Тэгээ намайг юм яар гэсэн. За тэгээд олцноосоо хуваалцахыг хичээн. Тэгэхээр та ч гэсэн миний олсон олзыг одоо талаас нь гэдэг нэг янзлдаг шүү дээ. Тэгээд өөрсдийнх болгоосой гэд хуваалцъя гэсэн байгаа. Тэгээд за Матай 5:48 сүүл ишлэл. За Есүс энэ бүлэг дээр болохоор нөгөө бид хэдийн мэддэг юм ярьсан байгаа. Ерөөлтэйё гэд. За тэгээд ингэж болохгүй тэгж болохгүй. Ерөнхийдөө хуулийг бид нэр яаж сүнслэг хуулийг яаж дотроо оруулах талаар тэр одоо үндсэн тодорхойлтыг Есүс биднэрт яг хэлсэн байгаа. Тэгээд энэ бүлгийн төгсгөлд болохоор тиймээс Тэнгэрлэг эцэгтэй төгс байдаг шиг та нар мөн төгс бай гэсэн байгаа. За би болохоор нөгөө мессеж Библийг уншиж байгаад энэ амар өөр утгатай байсныг олж мэдээд тэгээ та нартай хуваалцъя гэж бодсон юм. За мессеж Библи дээр болохоор юу гэсэн бэ гэхээр за би энэ үгээрээ та нарт юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр өсөж том бол тэгээд хүмүүжээд одоо гараас гарах гэж ярьдаг шүү дээ. Гараас гараа. Одоо тэр үгсийг сонсоод тэгээд хаанчлын сабжект бай гэдэг жаа байхгүй юу? Хаанчлын хамааралтай нэгэн бай, хаанчлын харьяалалтай нэгэн бай. Тэгээд одоо хаан сабжект гэдэг үг нь болохоор харьяалал, тэгээд асуудал тэгээд бас захирагдах гэдэг үгнүүд орж байгаа хгүй. Тэгэхээр бид нар хаанч эдгээр үгсийг дотор байгаад тэгэхээр бид нар өсөж том болоо гараас гарна гэдгийг яагаад ингэж байгаа вэ гэхээр бид нар хаанчлын харьяад нэгэн болох хэрэгтэй байна. Хаанчлын асуудал болох хэрэгтэй байна те. Хаанчл захирагддаг нэгнүүд болох хэрэгтэй байгаа хгүй. Тэгэхээр Есүс тийм бай та нар одоо бидний яг хийх зүйл бол ийм байна гэж. Тэгээд одоо яах вэ гэхээр одоо яг үүгээр амьдр гэж байгаа. Тэгээд гурав үйлбэр хэлж байгаа. Тэр нь болохоор амьдралдаа Бурхны үүсгэсэн жинхэнэ мөн чанарыг гаргаж амьдр.
Эхнийх нь, хоёр дахь нь болохоор бурхан та нарт яаж амьдралд чинь яаж ханддаг яг тэр арга замаар бусдад сайхан хийгээд өгөөмрөр хандлагатай амьдрал гэж хэлж байгаа байхгүй дэлгэрэнгүй библиэлд. Тэгэхээр Есүс биднээс ерөөсөө өнгөрсөн бүтэн сайд ч гэсэн нөгөө бид нар үйлдэх ёстой тий бид нар одоо үйлдэл үеийнхэн бурхан яг юу хийж байгаа дээр анхаарах хэрэгтэй гэд тэгж ярьсан байгаа. Тэгэхээр бид нар одоо яг юу хийх үү? Бид нар одоо яг бид нар аяг болчих одоо хизээ үлдэх ёстой лээ, яах ёстой лээ гэл ингээл нэг юм сонирн болоод яг ер нь бол би тийм шиг сонирн болоод гарсан л та. Яах ёстой болоо ингээл алхам тутамдаа асуугаад би одоо үлдэх байх уу? Эсвэл би сонсох ёстой үгүй би яах ёстой гэл ингээд. Тэгэхээр Есүс юу хэлж байгаа гэхээр эхлээд ямар ч үгээ та нар миний хэлснийг одоо сонслоо те. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр эхлээд миний үгийг та сонсоод тэгээд та нар амьдралтаа гарах гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар амьдралтаа яа гарах гэдэг гэхээр бид нар хаанчлал хамааралтай хүмүүс болох гэдэг байхгүй. Тэрийгээл бид нар үйлдэлээрээ илэрхийлж гарах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр Есүс биднээс тийм л юм хүссэн. Тэгээд тгийж амьдрал гэсэн. Би яг тэгдэг ус эцэг надад яаж хандаж эцэг надад одоо ямар арга замаар ханддаг байсан, юу хийдэг байсныг би яг тэрүүгээр нь та нарт гаргасан. Тэгэхээр та нар ч гэсэн яг л тэгэхээр бид нар эцгийн надад яаж ханддгийг, эцгийн надад одоо яаж зөөлөн хүрдгийг, эсвэл те хатуу хүрдгийг, те хүнд байдгийг, хөнгөн байдаг шиг бид нар бусдад ч гэсэн яг тэгж хандах хэрэгтэй. Тэгэхээр бид нар бас бурхны арга замуудыг бас мэддэг байх хэрэгтэй. Тэрийг яаж бусдад одоо бодит амьдрал руугаа яаж гаргадаг байх. Тэр тал дээр бид нар бас аюу тийм соргоог те анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ 5 дугаар бүлгийн төгсгөл Есүс ингээ аюу олон юм яриад аюу их юм ярьж байгаа шүү дээ. Нэрүүлдэ гэл ингэж байгаа. Тэгээ төгсгөлд нь л одоо та нар намайг харцгаа. Тэгээд би яаж яг тэр шиг үлдчих. Тэгээд хаанчлал хамааралтай нэгэн бол гэж байгаа байхгүй. Зүгээр итгэгчхээс илүүтэй хаанчлал хамааралтай нэгэн байгаарэ гэд нэг юм тусгай өөр юм хүчж байгаа тий. Тэгэхээр бид нар манаас өмнө ч гэсэн тэр чигээр ийм одоо хаанчлалын хамааралтай хүмүүс ч үү. Тэгэхээр бид нар арай өөр байх хэрэгтэй гэж яриад байгаа тий. Тэгэхээр бид нар өөр байна гэдг нь бурхан биднэрт яаж ханддгийг, бурхан биднийг яаж дагуулдгийг, яг тэр шиг бид нар бусдыг дагуулах хэрэгтэй болж байгаа. Бусдыг дагуулах хэрэгтэй гэдэг чинь өвдөө болох хэрэгтэй гэсэн үг. Дамжуулах юмтай байж бид нар чинь нэг доороо нэг залгамжлах үнэтэй болно шүү дээ. Тэгэхээр бид нэр өв цуглуулсан байх хэрэгтэй. Өв цуглуулна гэдэг чинь дээр эцэгтэй байх хэрэгтэй. Доороо дамжуулах хүнтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тийм сүмд явж байгаа учраас бид нар яалтчгүй арай өөр байх хэрэгтэй. Сонсон юм гаргадаг байх хэрэгтэй. Гаргахтаа шууд гаргадаг биш те. Шууд тэрвэрлдээ те хайрт гэл ер нь бол бид нар бол ер нь тийм л байсан шүү дээ. Намайг жоохон байхад бол тийм л байсан. Нэгний хайрл гэдэг гоо цуглаан тараад бүгд нэгнээ тэрвэл хайртай шүү гээл уулзахлаханда хайртай шүү гэл амар тэгдэг. Тийм л байсан чинь миний баг цуглаанд явхад болохоор тэгэхээр тийм одоо тийм галзуурл биш те галзуугийн хөлөг биш яг айгүй гоё хөрсөн дээр яг гоё буулгаад яг одоо хүний амьдрал дээр бодитоор яг буулгаад тэгээ тэрийг гаргадаг байх нь одоо бидний л оюун ухаанд төр биднээс гарах бол бид нар л одоо гарахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй бидний анх удаа л одоо ингээд хаанчлын харайтай сүм болж гарах гэдэг болохоор тэгээ тийм байгаа шүү. Тэгэхээр та хэд ч гэсэн энэ зам дээр байгаадаа баяртайгаа ах би ч гэсэн баяртай. Ямар хурдан юм бэ? Гэтэ яг үнэ. Мөнөөс надад хэлжсэн төрөчн бүтэн сайдар үнэхээр дэше гараад ирлээ гэд тэгээд тэгээд бас нэг үг хэлжсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр бид нар ялангуяа энэ дуусгагч үеийнхэн бол маш том онцлог одоо шинжтэй бусад үеүүдээс илүү онцлог шинж чанар нь юу вэ гэхээр тэд нар ингэж үйлдэхгүй байх ямар ч тийм сонголт байхгүй. Тэднэрт нэг л юм энэ дотор нь бүр ингээд одоо кодлогдсон. Бурхан үгээ хэллээ би энийг хийнэ. Одоо энд хийх үү, болох уу, хизээ. Ямар ч тийм одоо тийм бодсон, тооцоолсон, эргэцүүлсэн, одоо шинжилсэн, судалсан, судалгааны баг гаргасан тийм үе биш гэж байгаа байхгүй. Энэ үе бол сонслоо тэгэл хийх нь зүгээр ингээ бүр биеинд нь бэж идэг бүр ингээ төрлөх болцсон бүр. Тийм учраас тэд нар зүгээр ингээ хийгээл явчихдаг. Тэгээд угаасаа яг нөгөө тэр байгалийн амьтд шиг тэд нар яг өөртөө одоо тийм шувуу загас бол загас өөрийнхөө орчиндоо
амьдрдаг хууль байна шүү дээ. Тэд нар энэ хуулийн эсрэг юу ч хийхгүй. Инж гэж юм бодохгүй. Түүнчлэн энэ төгсөгч үеийнхэн бол бурхан над руу ингэж ярьлаа. Бурхан одоо тий мөнгөлжөнгөөр ингэж ярьлаа. Бурхан өнөөдөр инх батаар ингэж иш үзүүлчлээ. Ерөөсөө за тийм байх юм байна. Зүгээр л ерөөсөө бүр амар төрлөх юм. Тэгээд энэ бас их чухал байсан. Миний хувьд. За өнөөдөр бид нар үнэхээр гэрчлэлээр, талархлаар, иш үзүүлгээр хүртэл дүүрэн байна. Үгүй сүм ерөөсөө яг л жинхэнэ утгаараа Бурхны өргөө гэдэг тэр биежилт рүүгээ орж ийн гэж би харж байгаа. Сён гэдэг тэр биежилт рүүгээ те бүх баялаг нь байж идэг. Бүх бэлгүүд нь зэрэг үйлчилж идэг. Авралын зарчимч ажиллаа хийж идэг. Пастор багшинч ажиллаа хийж идэг. Иш үзүүлэгчинч ажиллаа хийж идэг. Апостолч ажиллаа хийж идэг. Бэлгээр дүүрэн ганцхан хотын сүм биш ээ. Би бол энийг бүр үнэхээр хальж гараасаа гэж маш их хүсэж байгаа. Тэгээ хальж гарч байгаа ч гэж би итгэж байгаа. Гарцаагүй. Яг л хизээч бурхан биднээс биднээр хязгаарлагдахгүй штэ. Хідүүлэх нь энд нэг хідэн хүн ингээд л одоо байгаад байхыг тэр ерөөсө зөвшөөрөхгүй. Тэр бидэн дээр хүмүүсийг найдаж илгээх л болно. Түүнчлэн мө хүмүүс яваад очих хүчирхэг хаанчлын харьяалалтай, хаанчлын иргэншилтэй, хаанчлалд захирагдаж сурсан тэр хаанда захирагдаж сурсан тэр сүм чуулгануудаа мэдээж хэрэг олшруулна. Маш олон болгоно. Тэгээ үнэхээр үндэстнүүд тэр сүмийн засаглалд орж ирнэ гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл Есүс Христийн засаглалд ор. Тэгээ би сая Эфес номыг би одоо уншиж байгаа л да. Тэгээ хизээч одоо бас өөрт нь харж байгаагүйгээр ямар их сүнслэг баялаг энд нуугдастай байгаа идээд ерөөсөө маш амттай. Би нэг дөнгөж охин 18 өстой охин Оросд очиод тэгээ нөгөө Монголд ерөөсөө би зайрмаг олж идэж чаддгүй байсан байхгүй юу. Зайрмаг ч уг нь 60 мөнгөлдөд гэхдээ олтноо нэг авахгүй шүү дээ. Нөгөө хөрөгч авахгүй учраас айгүй багаар нь авдаг. Тэгээ манай тийм төмөр замд бол ерөөсө зардаг хэдхэн газартай 2-3хан газартай. Тэгээд наад митийн жижигхэн биетэй хүн 60 мөнгө олсон ч гэсэн олж авч идэх хүч чадлаа байхгүй. Тэгээ би Оросд очичоод дөнгөж Оросд очсон жоохон охин тэгээд хамгийн түрүүнд яасан бэ гэхээр 2 зайрмаг авч идсэн. Яаж яхад Монголд ч мэдхгүй тийм сорт байгаа байхгүй тийм чи. Яа 2-ыг авч идээд би бүр зүгээр болдог бол зайрмаг хийдэг машин дотор ороо гихтмээр санагдчихсэн. Амар амттай. 2-ыг авч идээд дахиж идмээр санагдаад тэгээ за хоолоо молоо өвдөж бас олохгүй шүү дээ. Тэр амтыг би ерөөсө мартдаггүй байхгүй юу? Тэгээ би юу ч хэлэх гээд нэхэр Эфес номыг уншиж байхад яг л тэр амт. Тэгээ зайрмаг мэрэгтэй зөвлөхгүй л дээ. Тэгтэл тэр нэг энэ дэ юу вэ? Ч одоо бурхан юу хийц юм бэ? Ч одоо ямар аймаар юм бэ? Энд ч одоо би миний дотор юу хийц юм бэ? Бидний дунд яаж ажиллаад байгаа юм бэ гэдгийг харах бол бүр үнэхээр амттай бас үнэхээр маш гүнзгий байлаа. Тэгээ би түрүүчийн бүтэн сайдар ярьсан. Бид нар яг маргааштай санаа зовох биш. Эсвэл одоо өчигдөр юм уу те өнөө өглөө болоод явцсан зүйлүүдэд ингэдэгч байж тэгдэгч байж гэж санаа зовох биш. За маргааштай тэхгүй дээ гэж бодох биш. Харин яг одоо бурхан одоо яг одоо штэ. Та тэнд сууж штэ. Тэгэхээр ярьж байгаагийнхэн дотор ажиллаа, сууж байгаагийнхэн дотор ажиллахгүй гэсэн байхгүй штэ. Бид бүгдийн дотор яг одоо туйлын гүн гүнзгий, туйлын намуун зөөлнөр хурж ажиллаж байгаа бурхны хүч чадлаар бид нар төсөөлөд барахгүй, таамаглаад ч барахгүй, яаж ч мөрөөдөд хүрэхгүй тийм алдартай амьдралыг бий болгож байгаа. Тийм хүнээ бий болгож байгаа. Тэгээ би яг тэндээс эхэлж одоо ярих ч гэжтэй энэ бол одоо үнэхээр би зүгээр л энд бичигдсэн энэ үгсийг л та нарт хэлмээр байна. Тэгээ бид нарт сая энэ үгсээр амьдарж байгаагийн одоо амьд гэрчлэлүүд бас сая ярьлаа штэ. Тэгээ би бас өөрийнхөө гэрчлэлийг ч гэсэн бас ярих болно. Яг л энэ эцсийн бүлэгт бид нар Христийн гэрчлэгч нарын гэрчлэл эцсийн бүлэгт юунда байна вэ гэхээр миний дотор тэр яаж ажиллаад байгаа ажлын далайц юм. Тэр яаж гүн хүрдгийг, тэр яаж зөөлөн хүрдгийг. Нэрэл бурхан тэгж их зөөлөн хүрдэг бол бид нар хүрдэггүйсэн бол бид нар дийлэхгүй л дээ тэр их хүнд материал ажиллагааг бол бид нар дийлэхгүй шүү дээ. Бурхан ч нь өөрөө бурхан байхгүй да одоо хүн биш гэсэн үг.
Тэгээд тэндээс гарч ирж байгаа тэр үр дүн. Тэндээс үр дүн гэдэг нь одоо миний олж байгаа амжилтууд огтосоо биш шүү. Гарч ирж байгаа үр дүн гэдэг чинь миний хэм болж эхэлж байгаа. Миний одоо тэр шинэ хэлбэртэй, миний шинэ төлөв байдал чинь өөрөө хүн хараад энэ хүний дотор чинь бурхан ямар амар ажиллаж байна гэд харагдахуйц болохыг хэлээд байгаа байхгүй юу? Бидний заримын дотор ажиллаж байгаа ажиллагаанууд тодорхой болж харагдаж байгаа. Ялангуяа энд гарч ирж байгаа хүмүүс аргагүй та нарын өөдөөс хараад дотроо байгаа зүйлээ ярьж байгаа учраас та нар тэр ажиллагааг харж байгаа. Гэхдээ бидний харахгүй байгаа зөндөө хүмүүсийн дотоод гүний зөөлөн ажиллагаанууд байж л байгаа. Тэгээ би эцэст нь юу гэж бодсон бэ гэхээр бурхан хязгааргүйгээр хүмүүсийн дотор ажилдаг юм байна. Өөрөөр хэлбэл энэний дотор ажиллана, тэрний дотор ажиллахгүй. Бид нар ч өөрөө би сая нэг ном уншиж байгаа ганцаараа шүн бүр пис хитлийн далдсан штэ. Тэр ном дээр бичсэн байгаа байхгүй. Бид нар өөрсдөө нэг аюух тийм тооцооны юм байна л да. Одоо түрүү мөнөөс харманда мөнгөтэй л бол та угаасаа тэгээ санхүүтэй одоо яах л болно, орооцолтол болно гэж. Тэр шиг бид нар ингээ нөө төрөхтөө л нэг тийм тооцооны ертөнцид төрчихсөн юм байна. Тэдэн хувь. Ер нь ямар нэгэн хэмжээгээр тэд хүртэл, энэ хүртэл, тэрнээс цаашгаа тэгтээ тэр хүртэл гэл байнга нэг тийм тооцоон дотор амьдардаг учраас энэ бидний бурхныг хараагийн маань хүртэл тооцоонд оруулж өгдөг. Тэгээ эцэст нь бид нар бурхныг юу гэж ойлгодог вэ гэхээр бурхан бол маш их тооцоотой гэж ойлгодог. Би бүр ийм тоо уншижсэн. Тэгтээ амар олон оронгоос бүрдсэн байсан л да. Эрдэмтэд бүр тэнгэрийн оддыг тоолж үзсэн байлээ. Тэгээ мэдээж таамаглаар л гаргаж ирэн штэ. Яаж гаргаж ирсэн юм мэдэхгүй байна би үнэхээр. Гэхдээ хүн ямар тоонд дуртай юм бэ гэдгийг л би тэндээс харсан байхгүй. Нэр айгу тэнд хідэн од байгааг бүр заавал мэдэх хэрэгтэй байна. Энэ дэлхий хідэн настай вэ гэдэг дээр өнөөдөр хүртэл маргаж байна. Тэдэн сая жил, тэдэн жил. За сүүлийн үед бас Оросуудын хийсэн баримтчилгаанууд дээр дэлхий ерөөсөө 6,000 жилийн настай штэ. Библиэлд бичснээр бол. Тэгэхээр бурхны миний дотор, таны дотор хийж байгаа ажил эсвэл хиний дотор хийгээд байгаа юм. Тэр бүхнийг бид нар тоолж барахгүй бөгөөд энэ миний хийх ажил биш. Тийм учраас би энийг шүүмжилжтэй чи ингэх ёстой, чи тэгэх ёстой, чи одоо ингэж чи ингэчүүлдэг. Мэдээж сүнслэг зөвлөгөө бол байх л баг. Гэхдээ лавтая би чиний дотор бурхан одоо өшөөсөн ажилламаар байна гэж түүний сэнтийн ажил руу хушууд өрмээргүй байна. Тэр бүр үнэхээр хиний дотор бүр энэ дотор гүйж аваад жоохон хүүхдийн дотор хүртэл ажиллаж байгаа. Би бүр үнэхээр имиж ихэлсэн төхөө. Бид нар мэдэхгүй ой. Бид нар тэрийг тоолж чадахгүй, бид нар тооцоолж чадахгүй. Яаж явагддгийг яагаад гэвэл тэнэгдээ биш. Зүгээр л бид нар хязгаарлагдмал хүн байхгүй. Бидний оюун санаа хүртэл хязгаартай байдаг. Гэхдээ бурхны агуу авралаар тэр бидний сүнсийг тэлж штэ. Бидний зүрхийг тэлж гэн. Бидний оюун санааг тэлээд ямар их тэлэлтүүдийг хийсэн, ямар их сонголтуудыг хийсэн. Бүр хизээч би амьд яваа насандаа ингэтлээ сонно гэж бодоогүйгээр сономтгай болгож штэ бид нарыг. Ямар ч йогийн дасгал эцсийн бүлэгт биднийг сономтгай болгож чадахгүй штэ. Гэтэл бурхны үг бас дээрээс нь түүний өөрийнх нь ажиллагаа. Тэгээ би бодсон л да ер нь бурхан ажилдаг, бурхан биднийг өрөөдөг, бурхан биднийг өөрчилдөг, хэлбэржүүлдэг гэж бид нар мэднэ. Гэхдээ тэр энэ бүхнийг хийхдээ дандаа л хүмүүсээр дамжуулж хийдэг. Хүмүүсээр дамжуулж мэдээж тэр хувьчилж хүнтэйгээ ажиллаж, хувьчилж хүнлүүгээ ярьдаг би энийг мэднэ. Гэхдээ харах нь тэр хүмүүсийг бийжүүлэхийн тулд хүмүүсийг маш эрчтэйгээр ашигладаг. Тийм учраас бид нар хамтдаа байдаг. Тийм л учраас сүм чуулган гэж одоо бид нар нэрлээд бид нар бүтэн сайдар энд уулзахаар ирдэг. Бид нар бүлгийн уулзалтуудаа хийдэг. Бид нар бие биентэйгээ очиж уулздаг. Бид нар хайраа илэрхийлдэг. Тэгснэ дараа нь бид нар гомддог. Тэгснэ бид нар муудалцдаг. Тэгснэ бид нар эвлэрдэг. Энэ бүх зүйл байхгүй бол бид нар ерөөсөө хэлбэрчихгүй. Харамсалтай нь сүмийн өнгөрсөн он жилүүдэд гаргасан одоо Христийн сүм чуулгануудад гарч ирсэн маш их завхрал гажуудлаас болоод хүмүүс үнэхээр сүмээс зугтаж байгаа. Би энийг ойлгодог. Тэгвэл бид нар хүмүүсийн төлөө сүмд явдггүй байхгүй юу? Бид нар хүмүүсийн төлөө ч итгээгүй.
Би ер нь яагаад ч итгэсэн бөө мэд. Тэр намайг итгүүлсэн, би үнэмшсэн, би дагахаар шийдсэн, тэр намайг ийм хүмүүс чиний хажууд байна гэсэн би хүлээж авсан. Гүйцээ. Ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ дотоодын гүний энэ ажиллагаануудыг энийг одоо хальт өнгөж харах гэж оролдъё. Мэдээж энэ бол үнэхээр одоо туйлын итгэмжлэгдсэн нууцлаг ажиллагаа. Бурхны хүнийхээ дотор хийж байгаа ажил бол бид нар өөрсдөө мэдэхгүй тэрийг барагтаа бол. Эфес номын 1-р бүлэг. 1-р бүлгийн 1-р бүлгээр нь бүхэлдээ гайхалтай л да. 1-р бүлэг бол та бит хоёрын аврагдсан хүний одоо зураг. Бид нар зураг авахулдаг штэ. Тэгээ бид нар ярьдаг те энэ нөгөө тэрэлжид нөгөө сарын сургалтанд сууж байхдаа авахулсан зураг байна штэ. Энэ нөгөө тэдэн он биш. Би тэдэн настай байсан. Бид нар тэгвэл Эфес номын 1-р бүлэг бол бид нар аврагдахад бид нар ямар дүр төрхтэйгээр хэн болсон тэр шин дүр маань энэ бүлэг дээр дурайтал бичигдсэн маа. Хамгийн сонирхолтой нь Эфес номын 1-р бүлэг дээр ертөнцийн суйраас өмнө Бурхан энэ бүхнийг төлөвлөсөн гэж. ертөнцийн суурийг тавихаас өмнө штэ Эхлэл номын 1-1-ээс өмнө гэсэн үг. Та бодоорой. Эхлэл номын 1-р бүлгийн 1-р ишлэл бичигдэхээс өмнө англи библиэр ингэж тэр таныг бодсон байсан. Бас таныг хайрлана гэд бүр шийтгсэн байсан. Таныг аварна. Таныг хүүгийнхаа дүр төрхийн дагуу өөрчлөн, шинжлэн гэд бүр шийтгсэн байсан. Энд чинь ертөнцийн суйраас биш, бүр ертөнцийн суйр тавигдахаас ч өмнө байгаа байхгүй. Харцсан тэр. Та биднийг Бурхан хизээч ингэж би дандаа л хэлдэг. Бурхан хизээч ингэж бүхлээр нь хардггүй ш. Та нар байна уу гэж хардггүй. Тэр нийтээр нь ч харна, нэг нэгээр нь ч харна. Нэг нэгээр нь бүр нэрээр нь хардаг. Тэгэхээр бид нар Эфес номын 1-р бүлгээр орохдоо шууд живж эхэлнэ. Түүний тэр төлөвлөгөө, түүний тэр хүсэл, тэр хайранд нь зөв шууд живнэ, хөлгөө. Яг л ертөнцийн суйраас өмнө тэр биднийг бодцсон. Оюун бодолтод бид нар аль хэзээний багтцсан. Тэгээд тэр би чамайг бүр юуж болж исэн хайрлах болно. Хүн бол миний хайр байх болно. Миний хайраа цутгах үндсэн одоо бүтээл хүн байх болно. Тэр бүр тогтооцсон байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар тийм учраас Эфес номон дээр Паул Христийн хайрын дотор та нар бүр хоёр хөлөөрөө бүр суулгагдаад яг ингээд ургамал тарьж байгаа юм шиг. Үндэс эхлээд ордог те үндсийг хийсээ явчихгүй тул давхар хамгаалдаг тэгээ усалдаг нар бүх юмар тэгээ соёолж эхэлдэг. Тэр шиг та нар Христийн хайр дотор соёолоод ургаад хүчрхэгжээд хоёр хөлчин бүр баттай болоод юунд ч одоо те хийсэж явахгүй болтлоо ургаад одоо дараа нь бүгдээрээ хамтдаа гэж байгаа шүү. 3-р бүлэг дээр ганцаараа биш. Та нар бүгдээрээ хамтдаа тэр хайр ямар гүн болохыг, тэр хайр ямар өндөр болохыг, тэр хайр ямар өргөн далаацтай, ямар тасархай болохыг хамтдаа таньж мэдээсэй гэж би Бурханаас залбирэн гуйж байна гэж байгаа байхгүй юу? Бид нар хайрыг нь мэддэггүй, бид нар тэр түүний хайр дотор үндэслэгдэж суулгагдаагүй байгаа үедээ бид нар зүгээр л хайртай шүү, хэзний нэрээр чамайг хайрлаж ингэж хэлж байхдаа юу ярьж байгаагаа мэддэггүй хийдэг байсан. Тэгээ нэрэл бид нар бодохдоо хайрлна гэдэг бол загинж болохгүй. Муухай өгчилж, хатуу гэлж болохгүй шүү. Юурууса болохгүй. За ёстой амар хайрлаа шүү гэхээр бид нар тэгэл ёстой гоё шүү, чи ёстой мундаг байгаа шүү. Үгүй би мундаг биш байна. Би ингээд аюух алдаа малта гаргаа аюу онцгой. Зүгээрээ. Тэр чи аюу мундаг байгаа аахгүй юу гэж худлаагаасаа саймшраал. Бид нар хайрыг нь үнэхээр гажууд ус. Яг л бид нар мэддэггүй байсан. Харин цаг нь ирэхэд бид нар түүний ажиллагаа руу ордог. Тэгэхээр Бурхны хайрыг таних тул та тэр Бурхны ажиллагаа руу орно. Өөрөөр хэлбэл тэр намайг ажиллагаанда барьж авахд би өөрийгөө тавьж өгөх ёстой. Тэгээд тэр ажиллана гэсэн. Өчнөө олон жилийн дотор тэр ажиллаж намайг унтаж байсан ч ажиллана. Тэгээд би түүний хайрын ямар олон хэмжүүртэй. Тэгээд би түүний хайрыг үнэхээр гажууд ус. Яг л бид нар бодохдоо хайрлна гэдэг бол загинж болохгүй. Муухай өгчилж, одоо тэр ёстой амар хайрлаа шүү гэхээр бид нар тэгэл ёстой гоё шүү, чи ёстой мундаг байгаа аахгүй юу гэж худлаагаасаа саймшраал. Бид нар хайрыг нь үнэхээр гажууд ус. Яг л бид нар бодохдоо хайрлна гэдэг бол загинж болохгүй.
Бурхны хайр чинь зүгээр л ингээл нэг тийм эцэгхийн хайр хүртэл олон хэмжүүртэй ш. Зэмлэн, зогсоон, хүссэн юм ин биш хэрэгтэй юм ин өгн, ойлгуулна, тасралтгүй ятгана. Тийм биз дээ. Буруу байвал бурууг нь хэлж өгнө. Та нар нөгөө Солонгосын нэг нэвтрүүлэг өгдөө штэ. Миний алт шиг хүүхэд гээд. Тэгээ би тэрийг үзэх дуртай л да, баг итээр үзэх дуртай. Тэгээ ер нь ингээ хараалахад дандаа нөгөө буруу зөвийг нь юроосоо хэлж өгдөг. Эцэг гэх нь ч буруу зөвөө мэддэггүй тхүү. Тэгээд нөгөө хүүхэдтэй болно болохгүй гэдэг ялгааг нь хэлж өгдөг. Учираас хүүхэд хараа эрхлээд байхаар хүүхэд сэтгцийн өвчтөй болчихж байгаа байхгүй. Би монголчууд дээр үе тэр чинь эрхийн балаа гэдэг байсан тий. Том болсон ч юус арилдгүй. Тэр нэгээд сэтгцийг нь маш хүчтэй гэмтээгээд эрүүл ухаанаар сэтгэн бодох, шийдэх тийм чадваргүй болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан биднэртэй гүн ажиллаж байна гэдэг чинь бид нар түүний хайр нь надад болно болохгүйг заахаас гадна түүний хайр надад энэ бол бурхных юм. Энэ бол огт бурхнаас биш юм а гэдгийг хүртэл ялган таних чадварыг өгдөг байгаа байхгүй. Тийм учраас Эфес номын 1-р бүлгийн 15 дээр Паул одоо залбирсан ба. Би ингэж та нарын төлөө залбирдгаа гэж. Энэ бол алдартай л да. Тэгээ би хүртэл дэвтэр дээр минь бистэ үнэхээр Илч Паулын залбирлаар бистэ хотын сүмийнхнийхээ төлөө залбирж гэнэ гэл би залбирж исэн. Илч Паулын залбирлахээс илүүгээр Паул өөрөө ариун сүнсний бурхны тэр хүслийг таньсан нэгэн байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүсийн төлөө юу гэж залбирх вэ гэдгээ бүр үнэхээр ингэж л одоо тэр залбирал бол үнэхээр бурхны хийж байгаа ажилдаа бүр ингээ яв цав нийлээд байгаа байхгүй. Бүр ингээд эрчимтэйгээр нийлээд бүр тэр ажиллагааг нь бүр ингээд одоо бүр батжуулж өгч штэ. Бидний залбирал бол тийм байдаг штэ. Түүнээс бурхан юу хийхээ мэдэхгүй байж би залбирал тэнгууд бурхан аашгүй ажилгүйс нэг ажил ороод ирлээ. Өөдөөдөөс за чиний хэлсний дагуу гэл тэгэл хийгээл тэнгууд нь би залбирсан чинь бурхан хариулаад гэл ингэхийн тулд ерөөсөө биш. Паул хэлэхдээ та нарт мэрэгэн ухаан байгаасай. Та нарт ойлголт байгаасай. Та нарт илчлэлт байгаасай. Зүрхний чинь нүд нээлттэй байгаасай. Өөрөөр хэлбэл зүрх чинь зүгээр гэрлэр пик дүүрэн байгаасай. Ямар ч харанхуй бүү байгаасай гэж хэлсэн байгаа. Энэ ажиллагаа гэхэд ямар одоо тий хүний зүрхэнд нуугдмал юу ч үлдэхгүй болтол ажиллах гэдэг шүү дээ цаан чинь бурхан. Бидний ямар ч ичих явдалгүй ажилтан ичих явдалгүй хүн болох гээд байна шүү дээ. Тэр өмнө ярьсан 11 сарын 9-ний өдрийн бүтэн сайдар нэгэн зүйл болсон гэж. 11 сарын 9-ний бүтэн сайдар бид нар удирдагч нар дөнгөж сургалтаа дуусгаад бид нар ирсэн бүтэн сайны өглөө үнэхээр гайхалтай сургалт гайхалтай байсан, бүх юм гайхалтай байсан. Өөс үнэхээр сайхан байсан. Би ер нь хүүхэд байхаасаа ер нь хідэн настайгаас надад үүснийг би мэддэггүй. Гэтэ хүүхэд байхын би нөгөө ааваасаа их ичдэг байсан. Манай аав бол олонний танил хүн л дээ. Тэгээ тэр үед чи яхаа бид нар чи бүгдээрээ л автобусаар явдаг байсан тий. Дэлгүүр мэлгүүр яваад ингээл олонныхаа дунд л амьдрын шүү дээ. Тэр үед чи од мод гэж байхгүй шүү дээ. Би ааваасаа ичдэг гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Яа тэгэл нэг сурвалжлагч бол буруу ойлгоод амар эвгүй байдалд оруулжсэн. Яагаад гэвэл манай аав нэг талаасаа би маш их бахархдаг. Яагаад гэвэл олонний танил тэгэл үнэхээр гайхалтай ажил хийсэн үнэхээр тий хүмүүс маш их хүндэлдэг. Нөгөө талаасаа би өөрийнхөө амьдарч байгаа байдлыг харахаараа ааваасаа ичээддэг гэсэн. Өөрөөр хэлбэл би зүгээр л жирийн хүний хүүхэд байсан бол надад ичих шаардлага байхгүй. Гэтэл чинь би ийм том хүний хүүхэд. Тэгээ манайх яагаад ийм сонин ийм ядуу амьдэрдэг юм болоо. Манайх ч төмөр замын байранд чинь баг намайг төрөхөд л тэр байранд орсон. Тэгээ 90 онд манайх тэндээс нүүсэн шүү дээ. Би бурхны гүний ажлыг ярьж байгаа шүү танд заа юу. Тэгээд тэр чинь их айгүй хэцүү байшин. Одоо та нар одоо 9 байшингаас 2 нь нурсан. Одоо 7 байгаа. Бүр ерөөсө нохоо хүн 2 арга зэрэг амьдрна. Тэгээд тэр падижин дотор шэсмэс тэгээд одоо бүр ерөөсө мэдгүй нэг тийм үгээгүй ядуурлын одоо бэлэг тэмдэг болсон тийм л байшин байсан.
Тэгээ би бол одоо болж байна тийм ганцхан аавын нэр хүндэл асуудал болоод байгаа байхгүй юу одоо тий аав хэрвээ зүгээр л нэг машинист байсан ч болоос эсвэл аав одоо зүгээр л нэг тий одоо мэдхгүй тээврийн жолооч одоо юу ч хадгийн тий ганцхан ийм л хүн биш тэгвэл бичихгүй шүү дээ яг л адилхан тий аав нь тийм хүүхэд нь тийм амьдарж байгаа газар нь яг адилхан тохирцоо тэгэхээр надад ичих одоо тийм шаардлага болчиход байгаа байхгүй гэтэл мама аав бол тэрэнд ерөөсөө санаа зовдгоос. Түйч санаа зовдгоо юм гэсэн. Ядж байхад айгүй олон тийм одоо алдартай, нэртэй, Монголын алдартай гадаад хүн ирж байгаа шиг манад. Тэгээ тэр болгоно надад бүр амар хэцүү санагддаг гэсэн. Бүр айгүй хичдэг би. Одоо аавынхаа өмнөөс хичээд байгаа байхгүй юу? Манай аав бол хичэхгүй шүү дээ. Тэгэл бист ёо ямар хэцүү юм бэ би нэр ёо зүгээр л машинистийн хүүхдээс бол амар ахгүй яадаргаад тэг бүх юм дандаа манай аавтай холбоотой. Тэгэл би ингээ бие тамирт орох гэхээр тэр үед ч одоо 45 төгрөг байсан юм а тий голцоо айл нэг хүүхдүүдийн дунд нэг байсан. Тэгэл ингээ ээлжээр өмсдөг тий яасан ч үлээ дээ тэр өдөр надад л байхгүй. Тэгэл манай багш болохоор айгүй зовлонтой бие тамирын багш. За яасан дамчаа чамд авч өгч чадахгүй байгаа юм байна тий. Гэл тэнгүүч бист гачин бол манай аав дамчаа биш байсан бол манай аав зүгээр тийм байсан бол энэ лав миний аавын нэрийг дуудаад намайг юмтай юмгүй гэхгүй ямар ядраатай. Тэгээ ер нь яг ийм юм дотор өссөн байхгүй юу. Тэгээд тэр бүтэн сая өдөр 10 сарын 9-ний бүтэн сая өдөр мөнөө энд гарч ирээд бид нар өстө үнэхээр өрнөөсөө болоод цусалтж байна гэж ярьсан. Тэгэл бист энэ дотор юм гэл яваад гисэн. Мөнөө ч мэдээгүй одоо хүртэл мэдээгүй та нар ихийг ч мэдэхгүй. Тэгээд би тийм ээ би одоо өөртөө л аа. Гэтэ би агуу бурханд итгэдэг. Гэтэ би агууртай. Тэгээд дараад магтаал явсан чинзоо эдгээр бүгдээрээ гараад магтсан. Ээги тэр өдөр номлох хэрэгтэй байж байгаад өвчтэйгээ чадаагүй би номлох болсон. Тэгээд би тэр магтаал донд бол бүр үнэхээр ичүүрээ дийлээгүй. Би яаж урагшаа гарах юм? Надад ямар ч тийм би амар өөртөө би бүр цус алддаг бол одоо бүр алдсараа одоо баг өгч байгаа. Надад ч үнэхээр энэ зогсож чадахгүйсэн. Тэгээ би гараа гүйсэн. Тэгээ охиныгоо дуудсан мөн ээги отгоо хоёр араас гүйжирсэн. Та нарыг энд магчаах чинь чи зүгээр амар юм болж ялаа ш. Тэгээ би ээгид хэлжсэн. Ээги би чадахгүй нэ. Би үнэхээр хүчтэйч баймааргүй. Би зүгээр л энэ ялнаас салмаар байна. Энэ өрнөөс салмаар байна. Энэ байшинг би бүр зармаар байна. Би үнэхээр чадахгүй нэ би өөс ээги гэсэн чинь санаа үгүй зүгээр би номлон та бидний санаа зов чинзээ болохоор энэ чи за энэ ч нэг юм болоод энэ да за болохгүй би номлон доо харж гинүү та нар ямар бэлэн ямар гой зүрх сэтгэлүүд вэ намайг бүр газар унгаагаа дээрээс дэвслээгүй штэ тэгээд ээгийн номлыг эд энэ чинзээ за болохгүй би гараад номлон да яадаг ч гэсэн гэ бэлэн зогсож байсан. Тэгээд би охиндоо хэлсэн за би үнэхээр надад бол ямар ч би хүний нүур харж чадахгүй байна. Хүний нүур харахад надад аюу хэцүү байна. Тийм болохоор би явна гэдэг би явсан. Тэгээд их чаргал намайг гэрт өргөж өгсөн. Тэгээд үнэхээр замын турш маш их уйлсан. Яг үндэ яг юу болоод байгааг би ойлгохгүйсэн. Нэг ойлгоё ч гэж бас нэг бодоогүй. Юу айгу тодорхой байсан бэ гэхээр ямар ч ял буруутгал байхгүйсэн. Тэр айгу сонио. Би одоо мөнөө дараа надад мессеж чи яана сувдагч би буруу юм ярьсан уу? Тэ. Бурхан хүнтэйгээ ажлыг л хаанч ажиллана. Тэр гэхдээ маш уран ажиллагаа байсан гэж би боддог. Маш уран. Тэр бүр яг л намайг тэнд барьж аваад одоо тий мис заслын ширээн дээр хөвтүүлж байгаад миний дотроос тэр аимшигтай том маш гүн үндэстэй тэр модыг ингээл намайг ойрлуулаад татаад авчих шиг санагдсан. Сүүлд нь штэ тэр үед бол би ойлгоогүй байхгүй юу. Тэгээ би охиндоо хэлсэн за би ерөөсө хувцас илүү би харих хэрэгтэй. Би нөхрийнхөө царайг харах хэрэгтэй. Би багийг хараад тайвширчдаг юм байхгүй юу. Би ерөөсө явах хэрэгтэй. Би аавч хармаар байна. Тэгээ би автобусанд суугаад явсан. Тэгээ тэр явж байхад ерөөсө тийм тэрний буруу ямар ч тийм байгаагүй. Юу болж байгааг би ойлгоогүй. Гэтэл нэг юм болчлаа да гарцаахгүй нэг юм болчлаа. Юу юм болоо нэг юм болчлаа. Харин одоо тэгээд нь штэ. Гэртээ очиод би багийг хараад тийм маш их тайвшраад тэгээд тэр өдөртөө ч би багийг юу ч яриаггүй маргааш нь ярилуутай байл. Тэгээд баг ч нөгөө манай амбаач салхин тийс явцсан штэ. Байхгүй болцсон.
Амбарг болцсон. Тэгээ баг нөгөө амбараа хүүтэйгээ нийлүүлээ барьж байгаа байхгүй тэнцээ. Би ичээ чи зүгээр тэнгэр газрын засвар зүгээр мессаслт ороод алуулж идэг шүү дээ. Амар. Тэгтээ яаж тэр тэгж айгүй гоё тэгж ингэж хөндүүргүүгээр те яаж тэгж одоо амар уран нарийн тэгж ажиллаж байна. Хэнийг ч охирохгүйгээр, чуулганыг ч охирохгүйгээр. Эгийг тэгээ дараа надад ярьж байгаа хгүй. Би бүр номлолоо баг 2 шин өөртөө номлосон байхаа. Номлож чадахгүй нэ би өвчтөй байгаа гэдэг хүнд чинь бурхан зүгээр номлуулад байсан байгаа даахгүй. Тэгэхээр Шинзо надад төрүүчийн бүтэн сайдрыг хэлжсэн. Пастора би нэг зүүдлээ. Та номлох гэжсэн болоод гараа авчлаа гэж зүүдлээ. Бүр үнэхээр бүр амар сониндхөө. Би бүр нэр бид нар тэгэл ха гэж инээгээл явж исэн тэр үедээ. Ямар тийм тэгээ би нэг төдрөөс нь эхлэл үнэхээр нэг хүн нэг ингэн амар шүдэн өвдөж юм нэг айгуу тийм хүнд өвчтэй байж байгаа л тэгээ нэг эмчлүүлэл дараа нэг өргөс авсан юм шиг сайхан болол яг нэг тийм юм ингээ миний дотроос гарч ирсэн байхгүй. Тэгээ мэдээж айгуу олон хоног өнгөрсөн. Тэгэл тэр дунд чинь би Филипп пастортай ярьж мараал буу юм болоо нэг юм айгуу тод байсан юу байсан бэхээр ерөөсөө надад ямар ч буруутгал байхгүй. Чи өртөө штт. Чад яаж ямар улаан нүрээрээ үйлчлээ. Яг л нэг тийм бүх буруутгал одоо яллын дуу хоолойг ингээд хаагаа ицсэн юм шиг. Тэгтээ надад нөгөө би чи одоо юу болоод өнгөрөө гэж гээд гайхаад байгаа байхгүй юу. Харин тий одоо бол би мэднэ. Тэгтээ би ганцхан ичгүүрийг надаас авч хайсан гэж би хэлэхгүй. Тэнд өшөө олон зөндөө ажил байгаа. Би тэгж түүний ажлыг хязгаарлалмааргүй. Ямар ч байсан бурхан одоо тэр бүтэнсээ өдөр миний дотроос яг тэр ургамлыг авч хайсан. Одоо бол би тэрийг мэдж байгаа байхгүй. Тэр яаж авч хаюул хүндээ гэмтэлгүй байхын, хинээр дамжуулахын, хин оролцохын, хин тэнд байхын. Гэтэ би ерөөсөө сүмийнхнээс ичээгүй. Би ингээ уйлаа гараа гүйж байгаа да би чадахгүй нэг би хинээс ч ерөөсөө ичихгүй байсан. Гэтэ юу болоод байгаа юм те ямар хэцүү юм бэ гэдэг юм бол баяасан. Тэгээд тэр надад бурхан над руу нэг яриаг үлдээ. Гэхдээ миний тэр ичгүүрийг зүгээр л авсан. Хичнээн чижил миний дотор ургасан юм бүү мэд. Хичнээн чижил одоо үндсэлсэн те хэр хол үндсэлсэн те тэр амар ургамал тэр нэг ичгүүр дандаа нэг тийм одоо намайг тийм өөрийн ирэхгүй ингэж одоо улайлгадаг те тийм ичгүүр. Надаас юусаа хамаарахгүй ажилдаг тэр ичгүүр. Тэгээ би нэг төдрөөс нь эхлээд мэдээж ирбист өвгрүү бүр туйлын шамц бүр урд урдынхаас илүү шамцсан. Тэгээд бурхан мэдээж хэрэг имчилгээний дараах хүнээ яаж тордохыг, яаж хооллохыг, ямар байхыг гайхалтай. Тэгээд тэрнээс ч илүү гайхалтай ажлуудыг тэр өдөр хийсэн гэж би итгэдэг. Ганцхан миний дотор ч биш энэ дотор байгаа бүх хүмүүс. Тэгэхээр байж та манайхаа бурхан бидний дотор юу хийж байгаа гэдгийг бид нар яг одоо мэдэхгүй ч тэр ажиллаж байгаа гэдэгт нь итгэх нь л бидний ажил. Итгэж байгаа бол юу болоод өнгөрсөн ч вэ ямар хачин жигтэй нөхцөл байдалд одоо бурхан та заавал цуглаан дээр намайг ингэж одоо шарах хэрэг байсан юм уу? Яг үндэ бол би тэр өдрийн цуглаан дээр өөрөөсөө гарч байгаа авиртаа чичээгүй, өөрөөсөө чичээгүй, би хүмүүсээс чичээгүй. Миний үнэн байдал яг л тэр л байсан. Надаа ерөөсөө ичих ямар ч анх удаа би ичгүүгээр ичгүүртэй байдалд орлоо шүү дээ. Манайхаа ичгүүртэй байдалд ороод ичгчгүй явлаа шүү дээ. Та нарыг орхиод та бурхан минь та минь өөрөө мэд заашгүй нэгийн номлохгүй уйлаад 0 гоцрох юм бол Шинзон гарч ирнэ. За бүр болохгүй бол мэдэхгүй одоо хин юу нь гарч ирэх тэнгэрэл чинь бууж ирэх юм уу? Тийм учраас би бол үнэхээр баяртай байдаг. Би сайн пастор юм уу, сайн ихнэр юм уу би мэдэхгүй. Зүгээр л би нэг л юмыг мэддэг. Тэр миний дотор ажиллаж байгаа. Тэр үнэхээр хүнийхээ дотор ажиллаж байгаа. Тэр үнэхээр хүнийхээ дотор гүн цэвэрлэгээнүүдийг хийж байгаа. Тэр үнэхээр хүнийгээ дахиж хизээж тийм ургамал одоо тэр төрлийн ямарваа нэгэн ургамал гомдолч байж болно, хорсолч байж болно шүү дээ. Ичгүүр бол ер нь тэгэл залгаал хорсол гэж би боддоо шүү дээ. Хорсол, атаархал. Гарч байгаа үр жимсүүд нэг амар шүү дээ. Тэгээд тэр бүхнийг дахиж хизээч ургуулахгүй байхад бурхан бүр үнэхээр үндсээр навхаас өөр арга байхгүй. Яг л бид нар дахиад ургуулах магадлалтай хүмүүс.
Би дөнгөж эдгэрсэн одоо тий сорвчсан байж гэн. Гэтэл дахиад юм ороод ирэхэд бариад авахад болохгүй байхгүй үгүй би тийхгүй гэх баталгаа авахгүй. Тийм л учраас ариун сүнсийг тэр бидэнд тамга болгож өгсөн. Эфес номын 1-р бүлэг дээр яаж байгаа. Эфес номын 1-р бүлэг дээр. За энэ ч байж. Эфес номын 1-р бүлгийн 1-ээс 12-ыг би миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн ажиллагаа гэж нэрлсэн байгаа. За би энд зүгээр нөгөө өөрийнхөө бичсэн тэмдэглэлээс харж байгаа шүү. Энэ Монгол Библиэр ингэсэн байлээ. Ариун сүнсийг та нарт 13 түүний дотор та нар ч бас үнний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссны дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан байв. Нэх айгуу тийм сонин ойлгомжгүй өгүүлбэр. Би танд ойлгомжтой болгоод эхлэгээд өгье. За. Бурхан сайн мэдээг сонсоход намайг хүлээж авахуйц болгосон. Бурхан намайг хүлээж авахуйц болгосон байхгүй юу? Би ухаантайдаа ч юм уу эсвэл бусдаас илүүтэй хүлээж авав. Тэр зүгээр өөрийнхөө хүүгийн сайн мэдээг хэлэхдээ би бүр өөрийн ирэхгүй хүлээж авахуйц болгож өгсөн миний зүрхийг. Тэгээд яг тэр мөчөөс эхлүүлээд Бурхан яасан бэ гэхээр намайг эрхчлөөтэй болгоод миний амьдрал дээр гарын үсгээ зураад тамгаа дарсан. Энийг ариун сүнс чиний дотор орж ирсэн гэж хэлээд байгаа байхгүй юу? Ариун сүнс миний дотор орж ирсэн нь одоо өөрөө Бурханы гарын үсэг тамга миний амьдрал дээр миний дээр байж гэнэ гэсэн үг. Тэгэхээр ариун сүнс өөрөө бидний Бурхан миний дотор ажиллаж байгаагийн баталгаа учраас Бурхан сүнсээрээ дамжуулаад миний дотор гүний гүнд одоо тийм мэдхгүй байна. Одоо бидний дотор юу байдгийг бид нар үндэ мэдэхгүй штэ. Тэр гүний гүнд тэр ажиллагаануудаа хийж явахдаа оронд нь юу шигтгэж суулгахын гэдгийг хүртэл ариун сүнс бүр гардан хийж өгдөг. Тийм учраас Бурхан одоо тийм ертөнцийн суйраас өмнө биднийг дуудахдаа түүний зорилго юу байсан бэ гэхээр энэ бол миний хүүхэд, түүний дээр миний таалал оршно гэж Есүс Христийг гэрчилж Бурхан хэлжсэн шүү дээ. Яг тэгэж бидний хүнний бүр дээр хэлхийг хүсдэг Бурхан. Энэ бол миний охин, энэ бол миний хүү. Түүний таалал биш, миний таал тэдний дээр байдаг гэдгийг гэж хэлхийг хүсдэг. Тэрийг нь ариун сүнс баталгаажуулж хүмүүст харуулдаг. Хүмүүс харахтаа тийм биш дээ. Энэ нөгөө урдын сувдаа биш. Үеийг сувдаа ч мөн л юм шиг байл да. Гэхдээ бид нарыг бүр царай зүс маань хүртэл тэгж хүчтэй өөрчлөлтөнд орсон шүү дээ хийтгэснээс хойш. Ариун сүнсийг бидэнд тэгж бидний дотор суулгаж өгсөн учраас одоо ариун сүнс миний дотор ажиллахдаа тийм зөөлөн ажиллаж байгаа юм. Тэр бүтэн сойдр бол нэг зөөлөн ажиллаж байгаа юм шиг бол надад санагдаагүй л дээ. Тэгтээ ичээхгүйгээр ичгүүрээс маа салгаж байгаа нь өөрөө ямар одоо тэр бараг л нөгөө тэр ичдэг мэдрэмжийн хүртэл нөгөө шүдний юм чи ингээд дээр үчи мэдрэлийн суц тасдаг байсан те бараг тэгээд байгаа мó яагаад байгаа одоо ингээд бүр тастаа ичиж байгаа байхгүй юу. Тэгээд цаашаа юу хийх вэ гэдгийг одоо тэр шийдээд хийж штэ ямар одоо те бүрэн эрх чөлөөтэйгээр ямар ч эрх дарахтайгаар хийдгийг хинээс ч асуухгүй. За сувдаа би чамайг үнэндээ өнөөдрөөс алингич налдуулнаа ч гэж хэлэхгүй. Тэр зүгээр л маш уран ажилдаг байгаа байхгүй. Тийм учраас эцсийн цагийн дуусгагч үеийнхэн бол үнэхээр Бурханаар түнхүүлсэн, угуулсан, одоо эзэмдүүлсэн, Бурханаар дүүргэгдсэн энэ мэтийн одоо тий юр бусын түүний мотрын ажиллагаагаар орсон тийм одоо өөрчлөлтийн хүчээр дүүрэн тийм хүмүүс гарч ирнэ гэж би итгэдэг. Тийм л учраас би бүр бодох бүртээ үнэхээр миний баяр хүрдэг. Ямар гоё вэ. Тэгээ Еврей номон дээр байсан сая өнгөрсөн 3 өдөр бид нар үзчихсэн. Түүний сахилгажуулалт нэг инээд хүрээд баясаад байх юм бол биш ээ. Тэгтээ энэ бол зайлшгүй хэрэгтэй юм. Эм учраас энэ зайлшгүй хэрэгтэй. Би таныг өөрийн чинь дотор ажиллаж байгаа Бурхны тэр гүн гүнзгий мөртлөө туйлын зөөлөн ямар ч аюулгүй, ямар ч гар цохирлгүй, ямар ч хорогдолгүй тийм ажиллагаанд итгээсэй гэж хүсэж байна. Цөмөрө сургаалт үгс 20-ыг харъя.
энэ дээрс айгүй гайхалтай зүйл бас хэлсэн ба. Энэ биднийг айгүйх тайвшруулна. Сургаалт төгс 20. Яагаад гэвэл бид нар энэ зам дээр явж байгаа хүмүүс шүү дээ. Энэ зам дээр явах чинь хэцүү биш, зүгээр л боломжгүй байхгүй юу? Боломжгүй. Сүмийн пастор байна гэдэг чинь хэцүү биш, боломжгүй ажил. Ямар ч боломж байхгүй. Ганцхан тэрийг боломжтой болгоод байгаа нь түүний бидний дотор хийж байгаа ажлын улмаас бид нар энийг хийх боломжтой болчиход яваад байгаа байхгүй юу? 20 дугаар бүлэг 18. Энэ дэр тэгтээ ямар өөр үед юм бэ? За 18, 16. 20-24. Биш 24 юм байна. 20-24. Хүмүүний алхаа гიშгээг эзэн залдаг. Тэгвэл хүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах вүлээ? 20-24. Түр мөнө ярьсантэй би одоо бүр шийдвэр гаргаж марахаас ч жоохон имээдэг болоод байна. Бид нар мэдээж шийдвэр гаргана. Энэ амьдрал бид нар энэ газар дээр амьдраад байгаа шүү дээ. Одоохондоо үйл мүлэн дээр гарчаагүй байна. Бид нар яалтчгүй энд амьдарч байхдаа тодорхой юмсуудыг шийднэ дээ. За одоо би маргааш тэх юм чи би тэгнэ. За ингэх юм чи ингэнэ гэдэл одоо бид нар ямар нэг юм шийдвэр гаргаад явна те таван байж ижиг шийдвэр. Гэтэл энэ 20-24 дээр юу гэж хэлж байгаа гэхээр чи шийдэж болно. Гэхдээ хөлийг чинь тэр чиглүүлдэг гэсэн байгаа юм. Энэ амар тайван биш гэж юу? Хэрвээ бид нар шийдвэр гаргах болгондоо айх юм бол яагаад гэвэл айх ёстой. Би зөв буруу шийдэж байгаа мэдхгүй. Эзэн ингэж бүр чиглүүлж байгаа байхгүй юу? Бид нар одоо ингээд нөгөө дөнгөж хүүхэд ингээд хөлд ордсон шүү дээ. За мүлгтэгч бай хамаагүй. Бид нар хүүхдээ анхааралтай ажигладаг шүү дээ. Анхааралтай ажигладаг л вэлгүүдээ залуу ээж аав нар те. Эсбөгөөс нөгөө хүүхэд чинь юу ч хийж магадгүй те. Баасаа ч идэж магадгүй. Тэгээ бид нар яадаг вэ гэхээр яг алхахад мүлгэхэд тохирхуйц орчингийг бүрдүүлж өгөөд хаашаач хазаахгүй байхад нь санаа тавьдаг, хашилтуудыг хийж өгдөг. Тийм биз? Тэгээ хүүхэд яг тэрүүгээрээ л алхах нь тэрүүгээрээ л одоо явна тодорхой зайнч чинь хаалгаан голоо л гаргаад тавьчихдаг одоо ээж аав гэж байхгүй байхгүй. Бурхан бид нар шийддэг. Бид нар шийдэхээс айх хэрэггүй. Энд чинь угаасаа бид нар шийдэхгүй явж болохгүй шүү дээ. Бид нар дэлгүүр гарлаа гэхдээ за би чинь дулаан авцлах хэрэгтэй. Дулаан авцлахгүй бол би өвдөх юм байна гэж тодорхой хэмжээгээр хөөрхөн шийдвэр гаргаа хувцлаа гарч байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ гараа явсан ч гэсэн тэр намайг байнга ингэж одоо чиглүүлж өгч идэг. Гэхдээ Эфес номон дээр англи библ дээр их гайхалтай бичсэн ба. Гэхдээ тэр чамайг хизээч чирч гултчихгүй гэж. Нааш цааш нь татаж ангахгүй. Харин бүр дотроос ч туйлын зөөлнөр дагуулдаг дуулал санагдж байгаа биз. Тэр чамайг дөлгөөн усны дэргүүр хөтлөнө гэж. Бид нэг бурхан над дээр ажиллаж байгаа гэхээр л нэг л амар чимээ шугаантай тацнаас аль бүрээ ангинал бөмбөр тачигнал амарын болтгол гэж боддог. Яг үндэ тийм биш харин бидний реакц тийм байдаг байхгүй. Тэр бүтэнсээ тэр бид тэр их мисцас хийх гээд одоо тий бурхан намайг барьж авч хат би миний реакц бол яг тэр эс. Яах гээд байгаа юм бэ? Ямар хэцүү юу болоод байгаа юм бэ? Ядаргаатай юм бэ? Миний реакц аахгүй тэр ч одоо нөгөө шүдний эмчи өөдөөс бид нар яаж реакцлдаг хэлээд тийм ээ. Бидний реакц чимээтэй. Бурхан бол туйлын намуухан хүнээ өвтөхгүйгээр хүн нь тахир дутуу болчихгүйгээр тийм учраас бурханы гарт баригдана гэдэг бол туйлын зул завшаа юм. Тэгээ тэр хизээч тэр хүнээ ийш тишигэ шийдвэр нь буруу байсан ч тэр зөв болгоч. Тэгээ бид нар яадгүй дараа нь ёо амар тэнэг шийдвэр байсан шүү дээ. Гэтэл миний бурхан зөв болгочлаа та. Тийм учраас энэ бидний амар тайван. Тийм учраас зүгээр цөмөр бурханд амьдралаа зүгээр шидээд өгье. Зүгээр аав, та аав. Зүгээр намайг аав. Зүгээр яамаар байна. Хугалмаар байна уу? Хугал. Яагаад гэвэл та хугалсан ч буцаагаад хуглаагүй юм шиг болгоно. Та эвдэлсэн ч та буцаагаад тэр ч одоо хэрэггүй учраас эвдлээд байгаа байхгүй юу? Танаас ирж байгаа бүх шарах сорив, танаас ирж байгаа бүх эмчилгээнүүд эцсийн бүлэгт таны бидэнд бэлдсэн, надад бэлдсэн тэр алдартай, хүүгийн дүр төрхтэй, яруу тэр амьдралд намайг яг тохирхууц болгож өгнө. Нээлттэй Тэнгэрийн 20 жил дуусахад
биднийг хүлээж байгаа гайхалтай үе байгаа. Гайхалтай гэдэг нь юу орсныг би мэдэхгүй. Үнэхээр бид нар тосон думбаж торгонд хөлбөрнө гэж би хэлээгүй. Амьдралын сайн сайхантай хамаатай биш. Гэтэ би амьдралын сайн сайхандаа санаа зовхгүй байна. Тэр өнөөдрийн хүртэл биднийг энэ үндэстэн нийгмийн ямар ч үе шатаар явсан энэ үндэстэн байж л байна. Цаашдаач одоо харин энэ үндэстэн өөрөө эргээд бурхны алдрын төлөө сэргэх ёстой. Тэм учраас би өнөөдөр таны гарт бид нар 2026 оны тухай ярьж байгаа. 2026 онд зүгээр түүний найдвартай гарт өөрсдийгөө өгье. Одоо танаа пастор ч юм бол одоо ичгүүрээ салгал одоо өөрөөсөө авахыг зөвшөөрлөө шүү дээ. Энээс өөр зөндөө ажиллагаанууд явагдана. Өдөр болгон биш ч гэсэн үе хэрэгтэй бол тэр биднээсийг үнэхээр янзлах болно, биднийг засах болно, биднийг янзлж зассан болгоныхаа дараа тэр бүр онцгой асрах болно, онцгой хооллох болно, онцгой тижээлэр тэтгэх болно. Юу тэр дусал мусал, юу тэр битмийн сэтмийн тэрнтэй чинь зүүрлэх юм биш. Тэм учраас цөмөрө 26 онд 25 он тэрнээс өмнөх он жилүүдээс илүүгээр зүгээр л түнд найдаж үгүй. Аава та өнөөдөр миний дотор ажиллаж байгаа. Цөмөрө босъё. Бидний дотор та ажиллаж байгаа гэдгийг сонсох ямар сайхан бэ. Та эзээч үгүй өвдөгсөн ч таны өвдөлт бол үнэхээр биднийг эрүүл болгодог. Та бидний доторх идэ бэрийг шахахад араас нь цэвэр тунгалаг цус гарч ирдэг. Бид нар төгс идгэрлээ хавлж хаардаг. Тэм учраас энэ өдөр бид нар таны мотрын ажиллагааг магтаж байна. Хүн эрэгтэй эмэгтэй бүр том хүн хөөхд залуучууд хинээч дотор та гүний гүн зөөлөн ажиллагаануудаа үргэлжлүүлээрэй. 26 онд би өөрийгөө танд өгж байна. 26 онд хотын сүмийн эрэгтэй эмэгтэй хүмүүс танд өөрийгөө бүрэн өгөөсэй. Хизээч буцааж булаацдахгүйгээр зүгээр л өгөөсэй. Харилцаануудаа цөмөрөө өгье. Гэр бүлээ өргөе. Нөхрийгөө, эхнэрийгээ, хүүхдүүдээ, ээж аавыгаа, ах トゥ хамаатан садангаа бүгдийг өргөе. Цөмөрөө засгийн газар толгойлж байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайдаач бурхны гарт өргөе. Үнэхээр таны мэдэл Есүс Христийг та үхэгсдээс дахин амьлуулсан тэр хүчээрээ тэр шавхагддаггүй, дуустдаггүй, сулардаггүй тэр л хүчээрээ ажиллаж байгаа миний бурхан. Та итгэмжит гэж өнөөдөр бид нар таныг магтаж байна. Та бол гайхалтай гэж бид нар таныг магтаж байна. Таны гар юутай уран бэ? Таны гар юутай зөөлөн бас ямар гайхалтай чадварлаг вэ? Та үнэ үргэлжлүүлэн бүтээх болтугай, та сүмээ үргэлжлүүлэн барих болтугай. Христийн дүр төрх гарч ирэх хүртэл та өөрийн сүмийг үнэхээр авч явж барьж байгуулах болтугай. Дээрээс нь сүм бүр шаан болж дөрөн гарч ирэх болтугай. Уулан дээр тайсан хот шиг илэрхий. Нууж хаах юу ч байхгүй. Бүх юм нь ил тод бурхны яруу алдраар төгс төгөлдөр гүйгүүлэгдсэн. Тийм газар, тийм хот доторх хот, нийгэм доторх нийгэм болж гарч ирэх болтугай. Тэнгэрлэг Иерусалим болж төрөн гарч ирэх болтугай гэж залбирж байна аава. Би тэ хотын сүмийн ариун ахан дүүсийн төлөө залбирж байна аава. Би үнэхээр танд талархаж байна. Би тантай санаа нэг байна. Би таны хийж байгаа бүхий л ажлуудыг амен бас тийм ээ зөв яг ийм байх болтугай цаашаа үргэлжлэх болтугай гэж баяртайгаар хүлээж авч байна аава. Бид нар харин эсэргүүцэхгүй. Бид нар таны засаглалыг эсэргүүцэхгүй. Бид нар таны хаанчлалыг эсэргүүцэхгүй. Бид нар харин таны хүүхдүүд мэд танд өөрсдөө дуулууртаагаар өгж байна аава. Халелуя. Бид нар амьсгалахтаа таны ариун сүнсээр, таны ариун оршуугаар амьсгалдаг шиг бид нар амьсгалаа гаргахтаа юр бусын дуулуураар бид нар гаргах болтугай. Тандаа талархаж байна аава. Гайхалтай амьдралуудын төлөө тандаа талархаж байна. Бидний амьдралд байгаа бүхий сайн сайхны төлөө танд талархахгүй бол өөр хинд талархах юм бэ аава. Та биднийг тэгж хүчрхэгжүүлсэн, та биднийг тэгж төлөвшүүлж, тэгж даруусгасан, та биднийг танаас хүлээж авч чаддаг болгосон юм аава. Тандаа үнэхээр талархаж байна. Бүх алдар, бүх магтаал нь танд байх болтугай гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен.